За төрийн албаны тухай хуулиар зөвлөлийн гишүүн давхар ажлыг хориглож байгаа. Та тэгээд энэ ёс зүйн орны дарга хийж байгаа юм байна. Энийг юу гэж ойлгож тайлбарлаж байгаа юм бэ? Давхар ажлуудаа хийж байгаа тооцогдохгүй гэж үзэж байгаа юм уу? Яаж ойлгож байгаа? Нэг, хоёр, одоо нэр дэвшигчээс ч асуух юм одоо нэг сонгон шалгуулалт хийсэн хүмүүсээс ч юм. Төрийн албаны тухай хууль дээр байгаа нэг нутгийг байхыг хоригсон заалтаа хэдүүлээ юу гэж ойлгох юм? Дандаа Улаанбаатарын буюу нэг нутгийн хүмүүс биш тийм ч одоо. Юу гэж ойлгох вэ? Улаанбаатар хотын нутгийн зөвлөл гэж бас байгууллага хүртэл байгаа шүү дээ. Тэгээ одоо Улаанбаатараас гараад аймаг сум Эрдэнэ дархны хүртэл нутгийн зөвлөл байна. Аймагуудад нутгийн зөвлөлүүд байна гэдэг шиг. Одоо хэдүүлээ төрийн албаны зөвлөлийнхээ нэг нутаг гэдэг энэ ойлголтоо ер нь яаж ойлгох юм бэ? За ер нь нэр дэвшигч маань юу гэж ойлгохтой юм? Ийм хоёр асуултанд хариулт. За, нэр дэвшигч амар төгс хариулна. 6 номер. За 2023 онд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг улсын их хурлаас баталсан. Ингэж батлахдаа төрийн албанд байгаа энэ ёс зүйн одоо зөрчил дутагдлыг арилгах, хим хэмжээг мөрдүүлэх, төрийн албан хаагч нэг ижил энэ хим хэмжээ мөрддөг байх гэсэн агуулгаар хийхдээ шин тогтолцоо бүрдүүлнэ гэж заагаад ингэж заахта ёс зүйн хорооны 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой гэж хуульчил тогтоогоод энэ 9 гишүүний 5 гишүүн нь одоо төрийн албаны зөвлөлийн гишүүн ажиллана гэдэг ингээ хуулиар тогтоогоод өгсөн. Бид нар өөрсдөө одоо юу гэдгийг энэ ажил албан тушаал эрхлэе гэдэг байдлаар одоо шийдвэрлээгүй. Гэхдээ одоо ёс зүй дэгийн байнгын хороон дээр тавьж байгаа санал бол энэ хууль тогтоомжийн одоо асуудлыг бидэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж өгөөч. Эрх зүйн байдлын нэг тусдаа гаргах байдлаар шийдвэрлэх юм хүсэлт тавьсан. Ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Зөвхөн ёс зүйн хорооны бус дэд хороодын бас асуудлууд энд яригддаг. Тийм учраас шинэ тогтолцоо хэвээрээ байна гэж явбал одоогор бидэнд хуулиар хариуцуулсан үүрэг байгаа учраас энэ үүргийг хэрэгжүүлэх хүрээнд л ажиллаж байгаа. За энэ нь тэгээд юуны нийтийн ашиг сонирхлын хууль болон бусад хууль тогтоомжид хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн тохиолдолд төрийн албаны зөвлөлийн гишүүн давхар үүрэг хэрэгжүүлж байгаа гэсэн агуулгаар одоогоор бол ингээд хариуцсан хуулийнх нь одоо хүрээнд энэ төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг батлахдаа дагах хуулиудыг бол өөрчлөлт оруулаагүй улмаар одоо хүлээгдэж байгаа ийм асуудал байгаа учраас биднэрт өнөөдөр энэ тулгамдж байгаа асуудал гэж хэлж болно. За сонгон шалгаруулалтын тэр төрийн албан хаагчийн хуульд тавьсан шаардлагын тухайд би бас хуулийг сайн тайлбарлаж мэдгүй байна. Гэхдээ аймаг сум нэг анги нэг сургууль гэдэг байдлаар тайлбар нь байдаг учраас одоо тэрийг л ойлгож байгаа болов уу гэж бодож байна.